За манайхаа сайн байцгаана уу? Их сургуулиасаа мэдчилж байна. За энэ бичлэгийг угаасаа яг тодорхой хүмүүс зориулж хийсэн болохоор яг цаг хугацааныхаа туршид үн цэнэ гарна гэж бодож байна. За энэ бичлэгийг ер нь бол момшоогоор ирсэн мэргэжлийн сургууль болон коллежид суралцж байгаа. Ирээдүйд их сургуульд дэвшиг суралцах хүсэлтэй байгаа тэр бүх хүмүүстээ зориулв. Зөвхөн момшоо биш, за бүүн түнчлэн хувийн зардлаар сурж байгаа хүмүүстээ бас ингээд хоёр бичлэгээ хувааж хийхгүй бол энэ мэдээлэл маань өөрөө маш том агуулгатай учраас part 1, part 2 гэд хийхээр шийдлээ. За тэгээд одоо момшоогийн оюутнуудаа зориулж байна. Ер нь бол маш анхааралтай сонсоорой гэж хүсэж байна. За эхлээд өөрийнхөө угаасаа яг background түүхийг ярьсан дээр гэж бодож байна. За би болохоор 2023 онд момшоогийн оюутан болж ирсэн. Media design гаккагийн graphic design course гэдэг тийм одоо мэргэжлэр ирсэн байгаа. Ерөнхийдөө бол шууд ажлын байран дээр гарах надад боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ би өөрөө яг бакалаврын зэргийг бол заавал эзэмшмээр байсан гэдэг утгаараа би бол их сургууль руу бүр ингээд зүтгэсэн байгаа. За тэгээд хамгийн гол нь момшоогоор ирсэн оюутнууд юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ гэхээр би энийг өөрөө бүр мэдээгүй. Ер нь бол Монгол тахта нэг л их сургуульд орчноо шууд орно гэсэн тийм л боталтай л ирдэм билээ л дээ. Ерөөсөө тийм бодит байдал дээр буудгүй. Тэгтэл за магадгүй чи эдийн засаг одоо инженер ч юм уу тий онол чамд хэрэгтэй мэрэгжлийн сургуультай ирээд их сургуульд орох тэр шат нь бол илүү одоо нээлттэй бас илүү тийм боломжийн байдаг юм шиг надад санагдаж байгаа хгүй. Их сургуулийн тооны сонголтын хувьд бас маш олон сонголттой. За гэтэл би болохоор график дизайнер ирсэн чинь надад момшоогийн оюутан гэдэг утгаараа би зөвхөн улсын сургуулиудыг сонгож одоо цаашаа тэтгэлгээ өргөжлүүлэх боломжтой болсон. Надад момшоогийн одоо за чи ийм улсын сургуульд тэтгэлгээ өргөжлүүлж болно гэсэн листээс надад өгсөн ганц сургууль нь нэг байсан. Тэгээд ерөнхийдөө би тэтгэлгээ өргөжлүүлэхийн тулд энэ нэг сургуульд орно. За тэгээд чадахгүй бол ингээд тэтгэлгээ алдна гэсэн ийм одоо надад ийм шийдвэр тулж ирсэн. За тэгээд тэр сургууль маань одоо миний ганцхан сонголт болоод ирсэн чинь нэлээд тийм айгүй ядаргаатай дарамттай болж ирсэн. Энэ шилжих процесс маань ингээд ингээд яачих байгаа хгүй юу? Түтгэлцэж байгаа хгүй юу? За ингэж яхахын оронд баг ажилтсан дээр юм шүү. Тэгтээ чи одоо дахиж ингэж 2хан жил үргэлжлүүлж сураад энэ бакалаврын диплом гэдэг юмыг одоо хаанч авч чадахгүй шүү. Би Монголд очиод авч чадахгүй юм шиг надад санагдаад исэн юм. За тэгэхээр момшоогийн оюутнууд хамгийн эхлээд юу анхаарах вэ гэхээр за би энэ бүр бэлдсэн материалаа ингээд ширлэнг явчихсан юу. Тэгэхээр ер нь бол момшоогийн оюутнууд чинь ингээд бэлэн юм дээр дандаа ирдэг. Тэгээд өөрсдөө ингээд айгүй эрхэлдэг оюутнууд гэж би хэлмээр идэв. Тэгээд өөрсдөө ерөөсөө ирж хайдгүй нөгөө сургуулийн одоо чамд дэмждэг хүмүүс дээр очил багшаа энийг яах вэ гэл ингээд чам тусалдаг амар юм хүн байдаг штеп. Тэнгүүд хувийн зардал оюутнууд чинь амар маш сэргэлэн өөрсдөө юмаа ингээд энийг яах вэ гэд тийм зан чанартай байдаг гэдэг утгаараа айгүй тийм давуу талтай. Тэгээд би бол ер нь бол мэдээл ханаас олохоо мэдэхгүй нэг л их сургуульд орно гэсэн хүн яваад идэг. Тэгээд ерөөсө практик дээрээ ингээд буухгүй байсаар байгаад маш их хугацааг алдсан. Тэгээд энэ алдааг бити тавтаарай. Та нар маань шууд л JASO-гийн албан ёсны вебсайт руу ороод за тэр MEXT-ийн гайдлайн байгаа. Тэрэн рүү ороорой. Тэнгүүд тэнд одоо жил бүр шинжлэгддэг. За тэгээд ерөнхийдөө угаасаа л улсын сургуулиуд руу чи шилжинэ. За ягаад чи хувийн сургуульд шилжиж болохгүй байгаа юм бэ гэвэл хувийн сургуулийн сургалтын төлбөр өндөр учраас улсаас ол төлхөөс одоо татгалцдаг байгаа. За тэгээд би ерөнхийдөө шалгалтанд одоо момшоогийн оюутнуудыг хизээнээс бэлдэж эхлэх гэж хэлнэ гэж. За хэлний бэлтгэл дээр бол чи ингээд Японд анхаарч байгаа тий. Тэнгүүд мэргэжлийн сургуульд ороод 1-р курстэй за ингээд жоохон сургууль мургуултаа тасгаад хэцүү байж болно. За мэргэжлийн сургуулийн 2-р курст орсон бол чи шууд эхлэх ёстой гэж хэлмээр байна. За баг эхлэхэд баг хожимдож байгаа ч гэж хэлж болно. Тэгэхээр энэ процесс бол ерөөсөө тийм амархан биш ээ. Чамд ингээд 1-р чи их сургуулаа сонгож өөрөө мэдээлэл хайх тийм юу байна. За их сургуулаа сонгоод чи нэгэн сургууль сонгож болохгүй. Доороо иж чи
угаасаа 3 сургуульд одоо дээдлэлтаа өгөх ёстой гэж би бодож байна. Тэрнээс их сургуульд өгөх болохоор яг нөгөө нэг бид нар чинь шалгалт өгөхийн тулд мөнгө хураадаг штэ. Тэрнтэй адилхан дор хаяж чи нэг сургуульд ер нь бол 3 манаас за 3.5 маа тэгээд чи олон сургуульд ингээд өгөөд за тэр сургууль чинь одоо миний өгсөн сургууль гэж хахад сагаа гэдэг надад ганц сургууль оногдоод тийшээ явах зардал тэнд очиод би хаана байх уу гэл те. Тийм зардлууд ингээл орж ирээд ерөнхийдөө чамд мөнгө маш хэрэгтэй. Их сургуулаа дор хаяж 3-ыг сонгоод тэр 3 сургуулаа маш сайн судлаад одоо бүр ингээд ерөөсөө чи ерөнхий байж болохгүй. Маш логиктэй юмд хандах хэрэгтэй байл шүү. Би бол бүр хитрхи ерөнхий байснараа ямар ч мэдээллийг өөрөө ингээд хайхгүй байснараа хитрхи тийм хүмүүсийн аманд найзнараа маш их цаг хугацааг алдсан. За тэгээд mixed буюу чи момшоогоор ирсэн бол угаасаа сэмпай нар байгаа штэ тий. За тэгээ би бол аз олж маш гоё сэмпайтай байсан. Тэгээд сэмпаяасаас маш их зүйлийг асуусан. Тэгээд өмнө нь чиний орохыг одоо хүссэн сургууль шилжиж орсон тийм сэмпай чин байх юм бол за тэр хүннээсээ өстой алчиг гоё үнэтэй мэдээллүүд авна. Ялангуяа интернетэд олдохгүй тийм мэдээлэл зөндөө байдаг. За тэгээд би болохоор өөрөө график дизайнаар ер нь бол одоо момшогийн тэр шилжих процессыг бол маш сайн одоо ингээд одоо ясмахандаа толтол ойлгосон. Тэгэхээр жоохон юм креатив салбарын хүмүүс байвал над руу холбогдоод орж ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд манай найз буюу одоо Дэлгөн гэдэг найзгаа дурдчихъя. Бас энэ мэдээллийг одоо надад өгөхөд тусалсан найз маань Сайтама гэдэг их сургуульд орсон байгаа. Эдийн засгийн ангид хэрвээ эдийн засаг бизнес ч юм уу тийм хүмүүс байх юм бол би энд ингээд хагийн өгчий бас найзынхаа зөвшөөрлийг авсан. Тэгээ манай найзаас завтай үед нь ингээд араас нь гүйж агаад мэдээлэл аваарэ. Тэгээд найздаа маш их баярлалаа. Намайг бас энэ мэдээллийг одоо би зөвхөн график дизайны мэдээллийг ингээд энэ бичлэгэнд оруулсан бол бас айгүй тийм нэг талыг барьсан болж байгаа байхгүй юу. Тэгэхээр би ерөнхийдөө бүх талын мэдээллийг оруулах гэж хичээсэн байгаа. За тэгээд момшоогоор ирдэг оюутны хувьд болохоор жишээ нь одоо чи ингээд хамт нэг сургуульд орсон найзууд гэж байгаа байхгүй. Жишээлбэл за би болохоор их сургууль одоо Семмондо ганцаараа орсон оюутан болохоор надтай өрсөлдөх нэг ч хүн байгаагүй. Тэгээ би сагаа их сургууль ганцаараа л шалгалт өгөх хэрэгтэй болсон байхгүй. Тэгтэл манай найзууд гэх юм бол одоо ингээд гурлаа хамтдаа мэргэжлийн сургуультай ороод за тэндээс 2 сонгогдох болсон ч юм уу. Ерөнхийдөө маш өрсөлдөөнтэй байсан. Цаашаа их сургуульд орох өрсөлдөөн. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол ерөөс амархан биш ээ. Тэгэхээр чи нэгт тэр одоо олон оюутан мэргэжлийн сургуулиар момшоогоор ирж байгаа. За гадаад оюутнууд хүртэл байгаа. За 90 хаяж 10-аас 15 оюутан момшоогоор нэг семмонд орно. За тэр оюутнуудаас одоо шалгараад одоо 2 нь Swissен гэдэг recommendation аваад цаашаа явдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр оюутнууд болохоор яагаад шалгараад байна вэ гэхээр эрц нь маш өндөр байсан, дүн нь маш өндөр байсан. Тэгээ ерөнхийдөө хамгийн шилдэг оюутнууд нь ингээд шалгараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол өрсөлдөөнтэй байгаад. За одоо бүгдээрээ шалгалтын одоо хугацааны талаар би мэдээлэл өгье гэж бодлоо. Хамгийн эрт үеийн 6 сараас 11 сараас эхэлнэ гэсэн үг. 4 сараас эхлээд ерөнхийдөө шалгалтандаа бэлтгэнгүүт одоо инженер буюу ангаах ухаан, шинжлэх ухаанууд бол одоо хамгийн эрт эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас анхаарах хэрэгтэй. Хожим үеийн болохоор 9 сараас 3 дугаар сар хүртэл үргэлжилж байгаа. За тэгээд миний хувьд болохоор яг 8 сард шалгалтаа өгсөн санагдаад байгаа юм. Хамгийн эхлээд чинь нэгдүгээрт момшоод дэлхийг өргөжлүүлэх гэд бүр маш хичээ. Чармаа момшоо гэдэг чинь бүр маш сайхан юм байт юм билээ. Хүн чинь яг юм байгаа юм а байхгүй болохоор анзаарт юм билээ. Одоо болохоор би хувийн тэтгэлгээр хувийн зардлаар ингээд сурж байгаа оюутны хувьд би маш их хичээл авч байгаа хажуугаар бас цагийн ажил хийгээ явж байгаа хгүй. Тэгээд одоо хуучин онцагаа бол маш их дурсаж байна. Тэгээд хамгийн эхлээд чи момшоогоо өргөжлүүлэх гэж бүр хамаг чадлаараа хичээгээрэй л гэж би хэлмээр юм. Би заавал момшоогоо өргөжлүүлнэ гэсэн зорилго байх хэвээр. Тэгээд за өргөжлүүлэхгүй бол харин хувийн зардлаар явъя гэд 3 дахь сонголт гаргаж ирнэ. Эсрэг олон боломж байгаа. Яагаад гэвэл хувийн сургуулиуд бол Японы улс даяар маш их байгаа. За тэгээд одоо 2-3 сард
шалгалтаа авдаг гэхгүй юу. Тэгэхээр Япон хүмүүс ч гэсэн өөрсдөө хамгийн эхлээд одоо 1 2 дугаар сонголтондоо унчаад 3 дугаар сонголт руугаа хувийн сургууль руу ордог байхгүй юу. Тийм болохоор чи бол хинээ хийхгүйгээр ингээд үлдэнэ гэж бол хоцорно гэж байхгүй. Харин тэтгэлгээ өргөжлүүлэх үү, өргөжлөхгүй юу гэдэг л тийм байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би момшогийн оюутнуудаа нэгдүгээрт момшоогоо заавал өргөжлүүлнэ гэж дутаг гэж хэлмээр байна. Хоёрдугаарт за чи одооноос угаасаа ирээдүйд яаж ч магадгүйгээд санхүүдэд маш их анхаарай л гэж хэлмээр байна. Би өөрөө санхүүдэд нэг анхаарч байгаагүй. Ер нь бол тэгэл байсны 6-оор нүрдэг тийм оюутан байсан. Тэгээд одоо л бүр маш тэрийг ингээд бодож байгаа юм. Тэгдэг ээжтэй гэд энийг бас амар их ингээд дүүнэртэй цагиж хэлмээр санагдсан. За тэгээд шалгалтанд юу ирдэг талаар хэлж өгье. Хэлний шалгалтын оноогч нь хардаг, TOEIC-ийн оноо хардаг. За би бол TOEIC-ийг өгөхөд одоо ер нь бол бүр 900 төгөлж авбал чамайг тэр сургууль чинь за 800-аас дээш бол чи ер нь топ сургуульд орно гэж өөрийгөө бодоорой. Хоёрт нь болохоор мэргэжлийн хичээлийн шалгалтууд. Одоо жишээлбэл чи инженер бол математик BC заавал өгнө. Эдийн засаг бол эдийн засгийн онолоо заавал өгч байна. Миний хувьд би чинь креатив салбарын болохоор би өөрийн гэсэн портфолиогоо бэлдсэн. За ингээд чиний салбараас хамаарат өөр яах нь вэ тий. За тэрийг чи өөрөө эрэл сурвал болж болох нь вэ тий. За Shibori Yusho. Энэ бол бүр хамгийн чухал юм. Shibori Yusho бол бичгэд дор хаяж чамаас 1 сар зарцуулна. Энэ бол яг нөгөө нэг тэтгэлгийн эсэ шиг юм маш чухал логик, маш чухал юм байхгүй юу? Чиний энэ тодорхойлох цагтл дээр бичсэн баг юмнаас чинь 50% шалтгаалдаг юм уу гэж би хувьдаа хувийн туршлагаасаа ингээд дүгнээд байгаа юм. За тэгээд би сая ингээд хэлснээ лавшруулж хэлэх юм бол салбар бүрийн онцлог. За эн чинь болохоор чи инженер бол одоо өнгөрсөн оны шалгалтуудаа бүр маш сайн хийх ёстой. Хоёрдугаарт нь за урлаг дизайны хүмүүс бол тий чиний шоуромбон бол маш чухал. За би тэгээд ерөнхийдөө сагаа их сургуульд шалгалт өгж явахдаа шоуромбон зориулж би чинь бас ханд тийм сайн бичдэг юм байсан байхгүй. Ханзаа бичих чадвараа ингээд сайжруулах гэж доор хаяж би ингээд өдөр бүр бичсэн гэдэг утгаараа ингээд баг би 3 сар бол ингээд маш их Япон хэлний анхаарал тэгснэ портфолио хийх гэж би бас 3 сар шатаж яваал ингээд бүр маш их надаас ингээд хичээл зүтгэл шаардаад тэг би портфолион дээр хийдэг анхаарах за мөн түнчлэн шалгалтуудаа хийдэг анхаарах ханц бичгтээ хийдэг анхаарах гэд хамгийн чухал юм хайцсан өөрийнхөө зорилго тодорхойлох цагтлаа би бараг нэг 14 хоногт ингээд нойргоо бичээд ингээд өгөөд материал бүрдүүлэлтээсээ цаашаа шалгалтанд орох эрхээ авна. Тэгтэл би тэндээ ингээд аюу тийм тавчуу хандсан. Яагаад гэвэл би хамаг цагаа портфолио, хамаг цагаа Япон хэл, хамаг цагаа TOEIC бэлтгэхэд ингээд зарцуулсан байхгүй. Тэгээд ингээд бүх юмд тулаад хамгийн ихний шатн дээрээ ер нь жоох ингээд өөрийгөө маш хариуцлагагүй хандаж гэж боддог. Энэ бол миний бас юм унсан шалтгаан. Одоо сургуулийнхаа Gakusei-ka гэж байгаа шүү дээ. Бид нэр тусалдаг. Тим хүмүүс дээр очиод эхнээсээ за багшаа би момшоогоо өргөжлүүлмээр байна. Надад багшаа ямар сургууль байна. Би ийм сургуульд ингэж одоо 1-р сонголт минь 2-р сонголт минь энэ байна багшаа. Би одоо энэ сургуульд орохын тулд одооноос юу авах вэ гэд ярилц. За энэ бол сургуулиас хамаараад чиний дэмжлэг жоохон өөр байд юм лээ. За миний сургууль бол бүр намайг маш сайн дэмжиж өгсөн байхгүй юу. Даанч би өөрөө тэр боломжоо ингээд одоо буруу юмд энерги зарцуулсаас болоод ингээд алдцсан. За тэгээд би чинь нөгөө нэг мөнгөө сайн хараагаагүйсэн болохоор тэр үедээ 2 ажил зэрэг хийгээд ирээдүйд яаж ч магадгүй гэд би ч одоо хувийн зардал руу орчиж магадгүй болохоор бас цагийн ажиллаа ингээд тасалдуулж болохгүйсэн. Гэтэл манай одоо мундаг найзууд маань яасан бэ гэхээр шалгалт өгөхөд ирэнгүүт шууд цагийн ажиллаа болох ч юм уу те. Эртнээс ингээл мөнгө төгрөгөндөө маш юм одоо анхааралтай байсан гэдэг ч юм уу те. Иймэрхүү ингээд хувь хүний стратеги төлөвлөхөө гэд маш олон юмнаас болоод чи ингээд одоо ирээдүйд тэтгэлгээ өргөжлүүлэх үү гэдэг ийм чиний ингээд ирээдүйн том юм чинь ингээд хамаарат байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд мэдэхгүй одоо юмыг ингээд том агуулгаар хараад яваад энэ деталь юмд анхаарахгүй яваад ингээд ундаг хүн байдаг байхгүй. Тэрний нэг жишээ нь ингээд би байсан юм уу гэж бодож байна. Гэхдээ би бол ерөөсөө одоо ингээд их сургуультай. За би нэг дараагийн бичлэгтээ ярина. Хувийн зардлаар ингээд өөр салбар руу орж байгаад бас за. Би бас яг ч ингээд шууд ингээд амар юм урлаг тал руугаа явцсан бол ямар байхсан бол жоохон хэцүү байхсан болоо гэж бас өөрийгөө төсөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр чинь бас нэг ингээд аюул гоё юм шиг хоёр талтай л өнцөг юм уу та гэж бодсон. Ингээд
би анханасаа одоо за бүр инженерийн чиглэлээр ирээд мэргэжлийн сургууль сураад их сургуульд орсон бол энэ бол бүр хамгийн зөв зам болоод тэнгүүд график дизайнер ирээд өөр салбар руу ингэж хослуулж байгаа гэдэг утгаараа ингээд хоёр салбарын мэдлэгийг авч мавж гэдэг утгаараа энэ зөв ч юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр чи ямар салбарын хүн гэдэг чинь бас энэ тэтгэлгээ өргөжлүүлэх төр чинь маш ингээд чухал болоод ирж байгаа маа. Ингээд багтаах гээд үзээд байгаа шүү. Хэрвээ ингээд айгүй тийм хэцүү санагдаад байвал би ингээд таны бэрхшээлнээс юу ч ойлгосонгүй гэвэл миний ингээд би сая бараг 10-аад хүнд ингээд хувь чатаар баг мессеж бичсэн байхгүй. Тэгэхэд тэндээс ингээд над руу ингээд хуваараа ороод ирээрээ би ингээд өөрөө яг ингээд хэцүү гэдгийг мэддэг болохоор аль чадхаараа ингээд voice mail явуулаад ч юм уу туслахыг хичээнэ. Чиний зорилго бүр маш чухал. За Японд ингээд одоо би яага хүмүүс ер нь хүүхдүүд хэн юу идэг вэ гэд ингээд сая ингээд асуусан байхгүй. Тэгсэн чинь одоо манай Монголд ингээд өөр мэргэжлэр сурж агаад мэргэжлийн дундаасаа за энэ нэг л миний юм биш байна да гэж судалгаа нь ингээд өөр чиглэл рүү хөврөх үе байдаг шүү дээ. Японч нэг хамгийн гоё юм нь чи шал өөр мэргэжлэр сурчаад шал өөр мэргэжлэр ажилд орж болж молдог шүү дээ. Яг энтэй адилхан шал өөр мэргэжлэр сурж явж яснаа шал өөр салбар руу орох энэ ингээд нөхцөлийг аягүй гой бүрдүүлж өгöd байгаа байхгүй. Тэгээд хин юу ер нь бол чиний ирээдүйд яг юу хиймээр байгаа юм. Чи яг яагаад ингэж шилжих гээд байгаа гэдэг тэр зорилгыг чинь бүр маш их хараад байгаа маа. За ялангуяа одоо их сургуульд ордог хүн чинь яг чи тэр нийгэмд юу хийх юм гэдэг тэр одоо чиний үн цэнийг маш их хараад байгаа байхгүй юу. Гэтэл би яг одоо сагаад ярьцлаганд орохдоо өөрийнхөө тэр сагаа гэдэг их сургуулийн онцлог нь одоо тухайн тэр бүс нутаг буюу бүс нутгийн тэр чи одоо за жишээлбэл би график дизайн юм шүү дээ. Чи бүс нутгийн асуудлыг дизайнаа ашиглаад яаж шийдвэрлэж чадах юм гэдэг имийг ингээд илүү нухацтай авч үзэх хэрэгтэйсэн байгаа байхгүй. Гэтэл би өөрийнхөө дизайны өнцгөөс дизайныг ашиглаад би ингэмээр ээ гэл дизайнаа яриад ингээд нэг юм сургуулийнхаа зорилго агуулгыг юусоо ойлгоогүй ярьцлаганд орж мороод тэнгүүд сургууль маань намайг юу гэж өгнөх вэ гэхээр за энэ оюутан бол ингээд жоохон сагаа их сургуулийг судлаагүй байна да. Яг ямар зорилго нь ингээд жоох хавцалтаагүй байна да гэж намайг харсан болов гэж бас бодоод байгаа юм. За тэнгүүд хүн чинь эхний сургууль, хоёр дахь сургуулиасаа ингээд туршлагаж чаад одоо 3 дахь сургууль дээр бол өөрийгөө бүр маш сайн илэрхийлж ингээд чаддаг юм бэлээ. Тэгэхээр эхний сургууль дээрээ чи туршлагатай дунлаа гэж бодоход хоёр дахь сургууль дээр бол энийгээ ингээд ахиулж явах болохоор хин юугээс ингээд одоо миний ингээд ярьсан бичлэгээс ёо ямар ядаргаатай төвхтэй юм бэ гэж бас бодож магадгүй. Гээд мундаг сампайнераа хараад байхаар ерөнхийдөө одоо миний алдааг ерөөсөө тавтаагүй ингээд шалгалтандаа бүр бүх юмаа зориулсан тийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Одоо цагийн ажил, интер портфолио гэж ингэж явсаар байгаад burn out болоод шалгалтаа өгөхөд ингээд ёо юу болоод байна гэд ингээд маш хэцүү байсан. Тэгэхээр энэ агуулгаас та нар маань ерөнхийдөө намайг ер нь ойлгосон баха. Тэгэхээр би одоо ингээд одоо агуулгаа нэртэгч байна. За нэгт чиний дүн эрт бол маш чухлаа. Тэр бол чамайг энэ хүүхэд анханасаа их сургуульд орно гэсэн маш өндөр зорилготой ирсэн байна. Эндээ зориулаад мэргэжлийн сургуультай ингэж хичээж ирсэн байна гэдгийг харуулж байгаамаа. Хоёрдугаарт за Японы нэг бол энд бол наад захын шаардлага. Тийм болохоор чи энийг угаасаа заавал авсан байх хэрэгтэй шүү л гэж би хэлмээр байна. За энийг үнэхээр аваагүй бол энэ хоёртой бас байж болдог юм бэлээ. Гэхдээ нэг бол бүр хамгийн чухал юм. За 3 дугаарт Токио оног чи 900 төгөлж авах хэрэгтэй. За 900 бол хэцүү гэдгийг мэдж байгаа. За маш мундаг толгой сургуульд орохын тулд 800-аас дээш авах хэрэгтэй мэлээ шүү. Япон хүүхдүүд гэхдээ өөрсдөө Токио оноо тийм өндөр биш байдаг юм билээ. За бараг 600-аас дээш авцсан Япон хүүхдээ бараг л вау гэж бодох гээд идэм билээ. Гэхдээ бид нар чинь гадаад оюутнууд болохоор 600-аас дээш авна гэдэг бол тийм өндөр боломж одоо юу биш. За тэгээд Кокусейка дээр очоо, Career Center дээр очоо. Нэг жилийн өмнөөс багшаа би энэ хинийгээр өршүүлэх гээд байгаа шүү. Багшаа та намайг ингээд жоох ингээд тэр хүмүүсийн араас явах хэрэгтэй байгаа байхгүй юу? За дараа нь болохоор миний өгөх зөвлөгөө бол чи зорилгоо маш тодорхой хэлээ. Тэр сургуулийнхаа үзэл бодол агуулгатай уялдуулаа. Япон хүмүүс бол ерөөсөө тийм хийсвэр хүмүүс биш. Ингээд нэг л их сайхан юмыг ингээд том зургаар ирээд иж ерөөсөө болохгүй.
би энэ сургуулийн энэ багшийн энэ судалгааг уншсан чинь надад ийм сэтгэл төрлөө. Би тийм болохоор ийм юм хийгээд ингээд ирээдүйд би ингэмээр байна. Би энэ чиглэлээр энэ компанид яг ингэж за компани эсэма гэхэд би ингэж ирээдүйд ингэж ажиллах болно. Би энэ сургуульд ороод ийм судалгааны ажил хийгээд ингэж төгсөх болно гэдэг юм чинь угаасаа бүр маш тодорхой байх хэвээр. Тэнгүүд чи боддоо ингээд за би ингээд өөрийнхөө ганц мэддэг юмар хэлээд байгаа шүү. Сага гэдэг их сургууль чинь тухайн одоо бүс нутагтаа хөгшрөлт за магадгүй аслагдмал байдал гэх зэрэг тиймэрхүү бүс нутгийн асуудал байгаа. Тэнгүүд сагаад одоо чи тэр бүс нутгийн шилжин орж байгаа оюутнуудтай ингээд өрсөлдөхөд сагагийн тэр орон нутгийн оюутнууд өөрийнхөө тэр орон нутгийн асуудлыг маш сайн мэдж байгаа байхгүй юу. Гэтэл чи мэдхгүйгээсээ болоод ингээд тэр сагагийн орон нутгийн оюутны доор орж байгаа байхгүй. Тэгээд улсын их сургуулиудын квот бол 4-5 байдаг. За тэгтээ энэ бол график дизайн дээр 4-5 байсан. Эдийн засаг арай их болоод ирд юм л ягаад гэвэл нөгөө эдийн засаг сурдаг оюутнууд их байдаг штэ тий. За тийм байна. За өөр гэвэл мөнгө санхүү. Одоо чи момшоогоор ингээд одоо гоё тэтгэлэгтэй ингээд сурч байгаа дээрээ цагийн ажиллаа хийх үедээ хийгээд тэрийг маш сайн хадгаламж болохоорой. Мэдээж хүн юм чинь цаг хугацааг маш гоёор өнгөрөөлгүй яах вэ? Өөртөө мөнгөийг зарцуулахгүй яах вэ? Гэхдээ хадгаламж гэдэг юмыг бүр заавал хийгээрэй. Ядаглаад чи одоо сургуулийнхаа шалгалтыг өгөхөд за 3 сургуулийн шалгалт өгөхөд одоо санхүүгийн байдал чинь ингээд бүрэн бол чи ингээд санаа амар байх нь шүү дээ тий. Тэгээд бас за ирээдүйд би хувийн зардлаар сурья гэж бодоход тодорхой хэмжээний хадгаламжтай байхад чанд маш бага юм дарамт ирнэ. Тийм болохоор мөнгө санхүү бол маш чухлаа. За тэгээд эцэст нь тийм одоо мэргэжлийн сургуулиар ирсэн оюутнууд маань ер нь бол ажилд орох болон тэтгэлгээ өргөжлүүлж их сургуульд орох гэдэг зэрэг хийх бараг боломжгүй юм шиг надад санагдсан. Чи нэг бол ажилд орохоо хөөцөлт, нэг бол тэтгэлгээ өргөжлүүлэхээ хөөцөлдсөн дээр хизээ чи нэр угаасаа одоо зэрэг хийхгүй болохоор аль нэгийг сонгоорой гэж би хэлмээр байна. За тэгээд мэргэжлийн сургуулиар ирсэн оюутнуудаа нэг хатуу үнэн яг сүүл нь хэлье. За би бол бүр ингээд одоо адтай байсан баггүй юу? Миний мэргэжлийн сургууль бол ер нь нэлээд тийм сайн сургууль. Миний мэргэжлийн надад маш сайн болгосон. Хамт олон хүрээлэл ангийн багш минь надад одоо маш сайн тусалж исэн. Тэгээд заримдаа бас ингээд чи одоо улс чиний зардлыг ингээд дааж байгаа гэдэг утгаараа чамд ингээд жоохон зэрэглэл баг мэргэжлийн сургууль өгөх гээд байдаг байхгүй юу? Тийм болохоор одоо тийм оюутнууд амбицтай байх хэвээр. За миний мэргэжлийн сургууль жоохон тийм байна да. Би ер нь бараг сураад байна уу да ч гэж бас бодох үе байдаг байхгүй юу? Тэрийг ингээд хагалахын тулд чи их сургуульд орохын тулд том мөрөөдөлтэй байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэнд одоо амжилт хүсье. Одоо яг энэ чиглэлээр энэ симпагийг мэдхүү гэд надаас асуугаад ороод ирвэл би аль болох ингээд бас дураараа мэдээлэл өгч болохгүй тухайн хүнээс асуугаад та ингээд энэ хүүхдэд жоохон зөвлөгөө өгдөг үү ч гэд ингээд холбож өгөх боломжтой шүү. За тэгээд момшоогоор ирсэн магадгүй нэг танги хэдэн онд ч үзчихэж магадгүй Японоор мэдээлэл хайх бол би ингээд бүх доор мэдээллийг оруулчихъя. За тэгээд дараагийн бичлэг дээр болохоор би болохоор одоо Мексикийн одоо ингээд сэтгэлийг өргөжлүүлж чадаагүй шүү дээ. Тэгээ шал өөр салбар Осака эдийн засаг хуулийн их сургууль руу хэрхэн шилжиж орсноо би дараагийн бичлэг дээр ярина. Магадгүй над шиг те шал өөр салбар руу ормоор байгаа хүмүүс энэ дараагийн бичлэгийг үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээ баяр таа.